Зуны халуун өдрүүдэд ариасангийн ажлын үеэр хийх хаснаас болж хүмүүс их халууны өвчин устдаг. Ихэвчлэн охиолддог өвчлөл нь нарны хордлого, нарших өвчнүүд юм. Наршихыг бид өөрөөр дулааны ядаргаа гэж бас нэрлэдэг. Энэ нь нарны гэрэлт удаан хугацаагаар байх үед илэрдэг бөгөөд хийх хөлөрснөөс болж бие судрах, олгоо эргэх, бөөлжих зэрэг шин жимдгээр илэрдэг. Нарны хордлого нь өндөр имперор биеийн доорх дулаан гадагшлах боломжгүй болсон үед үүсдэг шин жимдэг нь хөлөрөхгүйгээр биеийн имперор 40 хэмээс дээш гарах, чөхүүдэс хүрэх, ухаан баларх зэрэг орно. Ийм үрлийн дулааны өвчнийг даван уулахын улд эхлээд өвчин ухаанаа байвал сэрүүн газар шилжүүлж хувцсыг нь суллаж, биеийг нь сэрүүцүүлэх хэрэгэ. Мөн шингэн уух хэрэгэ. Хэрэв шин жимдэг нь сайжрахгүй бол 119 руу залгаж усламж хүсэх хэрэгэ. Харин өвчин ухаангүй байгаа охиолдолд яарлаа өргөн усламжийн өрөө рүү хүргэх шаардлага. 119-ийн өргөн усламж ирэхээс өмнө өвчнийг сэрүүн газар шилжүүлж хувцсыг нь суллаж, биеийг нь сэрүүцүүлэх хэрэгэ. Энэ үед дасралгүй булчингийн аас өгч байгаа халуун аас илрүүл булчинд массаж хийх хэрэгэ. Халууны өвчнөөс сэргийлэх 3 зүйлийг санаж урьдчилан сэргийлэх хэрэгэ. Эдгээр нь ус, сүүдэр, амрал юм. Ам цангахгүй байсан ч ус ойр ойрхон ууж 10 минутын урш богино хугацаанд сэрүүн газар, сүүдэр байнга амрах хэрэгэ. Мөн 2 хүн нэг багаар ажиллах нь аюулгүй бөгөөд байшин, малын сарвч зэрэг байгууламжид ажиллахдаа байнгын агааржуулалт байх ёстой. Зуны улиралд эрүүл мэндээ хамгаалах нь чухал ариасангийн ажлаас илүү хүн ихэнд гэдгийг заавал санаарай.